Хай. За, Ash гэдэг map дээр хэрхэн terror талаас тоглох вэ? Өөр нь өмнөх бичлэгийг үзсэн бол Steam талаас хэрхэн тоглох вэ гэдэг юм заагаад гэсэн байгаа. Terror талаас олонгууд хамаагүй илүү олон хог, хамаагүй олон ер нь бол тоглоход хэрэгтэй юмнууд юм байна зааж өгөх бах. Ер нь бол манайд энэ map-ийг тоглох дуртай ер нь бол тэгээ танаас ч гэсэн ер нь бол Монголын бас Ancient-ийг бол Mirage-ийг амир үзсэн бах. Тэгээд ер нь бол Монголын их тоглолтыг та нар их харсан map-ийг л ер нь бол мань төрүүлээ заагаад өгье гэж бодсон. Тэгээ бас өөрөө мань мэддэг болохоор тэгээ мэддэгсэн уурын санд байгаа юмудаа заагаад өгье. За. Тэгээ бичлэн дээр яваас лайк дараараа тэгээ хэдүүлээ шууд бичлэг рүү орцгоё. Key drop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утасны скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагч байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За, terror талаасаа тоглоход ерөнхийдөө бас тэгэл Mirage-тай адилхан мэдээ эзлэл гоё. Мэдээ эзэлчих юм бол танах мэдээ эрхчлөөтэй тоглоно. Тэгээд Steam талаасаа тоглох юм бол тэгээд бас мэдээ эзлэл та нарыг тийм дураараа тоглуулахыг хүсэхгүй тийм болохоор мэдээ эзлэхийн тулд юу их вэ? Тэрийг өрнөд байна хамгийн түрүүнд заагаад өгье гэж бодож байна. За мэдээ эзлэхэд бол тэгээд аюул нь бол улаан өөрөө байгаа. Kabi. Тэгээ ер нь бол Donut. Ер нь бол тэгэл улаан өрөөг нь утаал нөгөө хоёрын мод идэх ч юм уу тэгэл хүчээр эмэр эзлэнэ. За хамгийн түрүүнд хийх юм болонгууд за улаан өрөөний smoke-ийг яаж хийх вэ гэвэл энэ хааныхаа эндэл зогсож жоод тэгээд энэ нэг зураас хоёр зураас нэг гол харваасны тод над руу онл хийж байгаа юм шиг юм байгаа. Тэгээ ийшээгээ jump throw хийх юм бол улаан өрөөний утаа. Боо. За тэгээ энэ утаа тэгээд хүмүүс яг хөө ингэж гарч иж тоглож болоход гэхдээ чи флаш ч байхаар асуудал байхгүй. За тэр флаш юм заагаад өчнө. За нөгөө талаас нь хийх юм. Нөгөө талаас нь чи энэ талаа төрчих юм бол бас нөгөө талаас нь хийж болно. За тэгээ заримдаа тэгээд самураад хэдий шүү. Тэгээд сайн санаад яваарэ. Тэгээд энэ харвас намайг онл хийж байгаа шиг харал байгаа. Тэгээд дээрээсээ 1 2 3 дахьын л голд нөрөөл хийж байгаа юм. За улаан өрөөгөө утчлаа. За эхний аюул те энэ ч нэг аптай хүн ч юм уу байвал тэр аюулаас сэргийлчлээ. За танаа хүн ч гарангуй те гарах гингүү тэгээд ийшээ мод изоли самг юм болдгий. Өөр нь бол танаа гарч байгаа хүн бол тэгээд мод изолиго унтраагаа гарвал зүгээр. За тэгээд эхний аюул нь энэ байгаа. Тэгээд тэр аюулыг бол гарч байгаа хүн ч нь бол өөрөө ингээд мод ичнэ. Эсвэл бүр ингэж мод хийж болно. Ингэж мод идэх юм бол тэгээд хүмүүс бол энэ чинь ингээд донод мордос ингээд пиклээд байхгүй. Ер нь бол хүчээр интэл руугаа ингээд гүйдэж гадаж ирж байгаа гэсэн үг. За тэгээд чи нөгөө smoke хийсэн хүн чи байх юм бол хүндээ флаш хийвэл гоё. Жохон энэ ханаасаа жохон урд хэсэг рүү зогсож жоод тэгээд ийшээгээд хараад jump throw хийж. Гүүж мөч хийж болохгүй шүү. Тэгэх юм бол хүндээ флашлаад байдсан шүү. За саяхыг ингээ харъя. Энд чи би ингээ флаш руугаа харсан ч хүлээж хариулахгүй. Ягаад гэвэл одоо энэ ханны ард байгаа. Харин энэ чинээс харж байгаа хүнд бол сайхан орно дөө энэ бол. Тэ 1.5 бараг 2 секунд бүтэн флаш чаа. Энд чи зогсож байгаа хүн ч гэсэн. За яг бүр ийшээгээ донот руу нөөгцөн хүнд энэ бол орохгүй нь бол тодорхой. Тэгээ хүмүүс бол энэ флашыг гаргахаа зүгтаах гэдэг донот руу ороод тэгээд мэдийн флаш орсонгүй шалчнаа гэдэг. Хохин тэр мэдийн энтри хийж байгаа хүмүүстэй зайл гэж хэл. Тэгээ угаасаа тэг толгойг флаш нь байнга орж идэг хүмүүс чимээс тийм биз дээ. Ямар боттой тоглож байна ш. Нөгөө талаас нь хийж болох нь гэвэл одоо энэ бэгийн энэ нэг хоёр модны энэ арам авцаа ирэнгүүтээ ийшээгээ чих. Тэгээ энэ бас хүндээ ордгоо флаш. Ерөнхийдөө чи гүүгээд явах юм бол флаш нийшээ задрах юм бол одоо энэ ханны ард эсвэл энэ ханны ард задруулж байгаа. Тэгээ чи гүүгээд хийх юм бол тэгээ сайхан хүнээ флаштаад байж таа. Тийм болохоор гүүж хийж болохгүй шүү. Тэгэх юм бол чиний буруу. Одоо танаа мэдэр энтри хийж байгаа хүн чи буруу бол биш. За энэ задарж байгаа нь болонгууд арай нэг жоохон энэ хавцаа байгаа хүмүүст ордтий. Одоо энэ хавцаа ингэ барьж байгаа хүнд бол. За ийм хоёр флаш байна. Тэгээд бас тэ мэдээ эзэлж байгаа бол бас энэ кев буюу өрөөг бол смок хэрэгтэй. Тэгэхгүй бол тэ бэгийн хүн чинь болонгууд энэ ч нөө хүксэн мод хийгээд тэгээд ингээ өрөөгөө эзлэнгүүтээ ийшээгээ утаал ийшээ гарч иж давартаад байгаа зөө. Тэ
Энчнээс гарч иж байгаа хүн бол те энэ чи гарч ирэх хүмүүстэй л байлтыг гэсэн бодолтой ингээ байж шин чи энчээс нэг бочка гарч ирээ гай болоод тахгүй. Тэрийг наахын тулд ийм смок байгаа. Энэ буулан руу очиод буулан руу ингээд гацаал. Тэгээ доотны бууланд нь жамт руу. За ингүүт эн чи болонгууд энэ смок нь биш ингэж смок орж ирж байгаа. Тэгэхээр юу гэвэл нөгөө Б-гээс бас те энэ плазагаар бас хүндээ туслахаар гарч ирж байгаа. Та нар мид эсэлж байгаа бол тэгээ доогуур нь 2 хүн плазагаар дээгүүр 1 хүн тэгээ 1 хүн Б-гээ харж үлдээ 1 хүн тийч флаштад үлдэнэ гэсэн үг. За ингэж ер нь бол мид эсэлтнэ. Тэгээд мид эсэлж байгаа хүн бол бас нэг юм жүжигний флаш байдгийг. Үнэхээр ингээд мид эзлэх гээд эхний оролцооч фейлдсэн ч анх үнэхээр мэдээ эзлэхгүй энэ смок болыг дийлэхгүй байвал чи смокийг хүлээж агаад эхний алтаар 2 дахь 3 дахь алтаар за ерөөхдөө зүгээр чи энэ хааны чинь зэрэгцээ байгаа энэ халтар руу моус нэг хоёроо дараад ингээ би гэх юм бол чамаа цайруулахгүй нөгөө талаас бол ямар ч бултах боломжгүй флаш гарч ирнэ. За энийг болонгууд мид эзлэж байгаа хүн өөртөө хийж болдог гоё флаш байгаа шүү. За энийг сураад аваарай. За тэгээд мэдээ эзэлсэн удаа өрөөгөө утцсан тэгээд энийг мод ицсэн. За чи мэдээ эзэлсэн хүн байлаа гэж бодоход за 10 орё те улаан өрөөгөө утсан юм чи одоо доонот руу явахаас өөр сонголт байхгүй шүү дээ. Эсвэл улаан өрөөний хутаагаар ингээд айжхан алхаж хормор хийж болно. За тэгээ танаа хурдан тоглолтын баг байлаа. Манайх болгонгоо жоохон рашл тоглолтын баг л та. Тэгээд одоо манайх болгонгоо улаан өрөөгөө утаал мэдээ эзэлж юм. Шууд доонот чихэл 10-гаа сплит явчихна. Тэгээд сэтигээ утмаар байвал тэгээд энэ бууланд гацж байгаа. Энэний зэрэгцээ голдон гэх юм бол сэтиг утчихаа. Нэрээ тэ мид эзэлсэн хүн чинь бас тэ энэ донотны дип модыг ингэж хийгээд харуул зүгээр. Ер нь артын бүтнээр мод хийж байгаа. Тэгээд баруунтын нэг секунд харж байгаа. Тэгээд зүүн рүүжийг гаргахад бол энэ чинь хүн байжлаа гэсэн үг. Тэгээд байхгүй бол чи цааш зүгтаасан гэсэн үг. Тэгээ хамгийн түрүүнд бол тэгээд ер нь бол темплет шалгаал тэгээд сайтны арыг бол мэйний хүн мод хийж өгөх байх. За ер нь бол мид гэж тоглоно гэсэн үг. За одоо хараа яаж утах вэ? За танах ормоор байгаа бол ингэж зогсож жагаад энэ буулан дээр jump руу гэдэг баха. Руу раашлах байгаа бол ингээд сэтийг утчихна. Одоо хамгийн сүүл төрсөн үнд одоо энэ ч ирээл сэтийг утаал. Тэгээд хүмүүстэй очино. Хүмүүстийг хаараас дагна. Харин нөгөө хүн нь болонгоо доонот утна. Доонот ут 2 арга байгаа. Энэ гол энэний яг голд ингээд зогсож жагаад энэ 3 дахьын 1 2 3 дахьын голынх руу барьж байгаа jump руу вивэл доонот утагдана. Эсвэл энчнээс доонот утчих болно. Энчнээс доонот утыг гэвэл энэ нэг навчнууд байгаа шүү дээ. Дандаа сууж байгаа эдийн швэнийг бол энэ навчнуудын ихний салтаа руу W jump руу W-га нэг дараа jump руу гэсэн үг. За ингэж доонот утчих болно. Эсвэл тэгээ нөгөө хүн бас энчнээс сити утна. Бас сууж байгаад энэ бууланд барьж чаад сити утчих болно. За ерөөхдөө ингээд танах раашлах жайвал ер нь бол энэ хүн ситигээ утаал энэ ч нэг хүн доонотоо утна гэсэн үг. Энд ч нөгөө раашлахгүй гэж бодвол энэ ч тэгээд смок хайж өгвөл тэр хүн нь 2 хогоо игээл араас нь орно гэсэн үг. Тэгээ энэ хоёр утаач ер нь зэрэг орт юм дөө. Сайхан зэрэг орчиж байгаа. За энэ ингээд хүмүүс бол сайхан үсэрч мүсрээд гүүж мүгээд хэдий зүгээр шууд зүгээр энгийн зогсож байгаа тийм хамгийн дээр орд юм байт шүү. За энэ флаш болгонгод ерөнхийдөө мэн барьж байгаа хүмүүс бүгдэнд л ордог флаш. Энчээ зогсноо, тэнчээ зогсноо. Энчээ боксоо бүр ингэж налаагүй л бол тэгээ хүмүүс бол яаж ингэж харна шүү дээ. Тэнгүүт ялч юм чи орчин энчээ байгаа хүнд орно, дээгүүр нь харж байгаа хүмүүст ордог ийм флаш байна. Тэгээд арай өөр флаш гэх юм бол энчээ зогсож жагаад ийшээгээ ингэж флаш болно. Ингэж флашчих юм бол энд байгаа хүнд орно. Тийм хоёр флаш байна. За тэгээд мэн бол зүгээр сайхан угаасаа энэ борыг ихвчлэн утуулсан байдаг. Тэгээд ингэсийгээ шидчихэд бол ямар ч байсан энэ талаар хүн гарч ирж пиклэхгүй л болгоод энэ жоохон энэ авцаа задлжуул зүгээр моолёо. Ингээ мод хийсэн тэгээд ийшээгээ баруун талтай байлдана гэж бодоод тэгээд флаш дээрээ байлдана гэж бод. Тэгээд орж байгаа бол танах хоёр талаа утсан байгаа. Тэгээд ганц аюулч нь бол сайтны ар гэсэн үг. Сайтны араа чи яах вэ үзээд энэ ч зогсож байгаа бол ингэсийгээл ер нь бол аврагшаага алхаад ойлгоод мод ич. Тэгээд сайтны ар мод ийцэн смокер хүн гарч ирээд мод хийж чадахгүй тэгээд
Тэрнээс яах юм уу? Тэгэл дооноттойгоо байлдаад сайтн дотор байгаа нэг үнэ алал орно. Сүндээ флаш хийж мөрөөл нэг ингэсийгээ флаштаад дууха. Энд ч бариад тэг ингээд флашт бол амар гоё pop flash орж ирж байгаа. Жохон давж өдрөө ичлгүй юм байна. Тэгэл ингээд зогсож байгаа хүн ингээд гарахад бол бас иймэрхүү флаш байвал гоё флаш орж ирнэ. За одоо олонгод бэрүүгээр их доолохгүй гэдэг юм явъя. Манай бас иймэрхүү юм бас хийдیں۔ Pistol round байдаг гэж бодъё. Бэрүү rush-ий гэж бодож байвал нэг бачка, дөрвөн бачкагаа гүйлгээл араас нь энэ болонд ингэж тэгш зогсоод энэ дээр онлоод энэ чи эрингүүд нь шийдэн заяа. Урагшаага алхаад shift-д дарж байгаа л өнгөрөнгүүд шийдэн. Энэ болгонгууд ингээ бүдүүнийг утдаг smoke байгаа. Тэгэхээр юу вэ гэнгүүт багийн ч хүмүүс сайхан энэ шигээр ашиж ороод зүнтэлтэйгээ зөвхөн зүнтэлтэйгээ байлдаал орчдөг. Тэгээ тэр шидсүүн нь харин юу их вэ гэнгүүт тулгаан штэ. Энд чинээс ингэж smoke шидчихэл ишигээ гүүгээл тэгээд одоо энэ мид чинь айлч утцсан байгаа. Тэгээд утаа задрахаас өмнө онж аваад ингэсийг нь мод ичүүл плаза авируулахгүй гэсэн үг. Тэгээ бэрүү рашж байгаа хүмүүс рүү мэдээс дайрахгүй тэгээд өрөөний хүмүүс ирж амжихаас өмнө мэд нөгөө бэрүү рашж байгаа хүмүүс чинь зүнтэлтэйгээ байлдаад тавьчихна. Тэгээд чи яах вэ гэмүтээд энэ чинээс сайхан сонсож байгаа л pistol round байх юм бол энэ ч бол утаа мутаа байхчгүй тэгээд сайхан smoke-ийн хийж өгөөл P250 авцсан энэ чинээс плаза авирж байгаа хүмүүсийг араас нь дагстаж алаад тэгээд хүн гарч ирэхгүй болвол жоохон shift сонсож байгаа л донот орж байгаа донотын хүн чинь чиний урд дуур өтөөлөхгүй бол сайхан буу гаргаж байгаа л багийн ч хүмүүс чинь бомб тавьсан яг энэ чинээс нарийн бүдүүнээс байлж яхад араас нь тулгааж өгдөг. За иймэрхүү smoke энэ саяхч бол. За тэгээ бэрүү execution хиймээр байх юм бол тэгээ сайхан энэ бууданд байгаа хүндээ 2 smoke хийж өгөөл тэгээд манод ийм утаал хийгээд тий. 3 бодорын голынхт нь барьж байгаа л jump rope нь. За энэний гол асуудал нь жоохон наашаага задраад тий. Энэ бүр цаашаага задардаг smoke байт юм а тэр нь энэ илүү юу вэ манад марччих. За энэ цаашаа задчихсан байж магадгүй юм. За бол манод ингэж нэг утаалтай энэ нэг 10-аас гэрэлтэй энэний голд нь барайл. За ингээд нарийн бүдүүний smoke байна. За тэгээд ер нь бол хүмүүс энийг яваад Nico гэдэг. Энэ бол backside энэ хоёрын мод идэл зүгээр. Тэгээд Nico мод идэх юм бол чи тэгээд энэ авцаа ингэж зогсож байгаад энэ чи шитгэв лөө. Тийм байна. Ялчгүй энэ нэг цэнхэр зигзагнуудын энэ бууланд ингэж шидчихэд бол Nico-гийн мод юм. Энэ бүтэн мод ишж байгаа юм. Харин сайтны ари мод хийдэг үл энэ ч яха. Тийм энэ буулан зогсож байгаад энэ нэг одоо юу гэдэг байшингийн дээвэрний яг голд норж шидчих юм бол back site-ны мод юм. Өрөөнөөс гараад ирэхгүй юм бол яа. За тэгээ flash болонгууд чинь ерөнхийдөө л нэг энэ флаш болонгууд хүмүүсийнхээ ард дадарч байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ бүдүүнээс апмоп татчих хахад бол гоё орд юм дөө. Тэгээ мань бол нэг ийм флаш хийгээд байт юм. Манай найзууд амар сонь дургу. Ийм флаш хийх юм бол нарийн талдаа байгаа хүмүүс рүү бол орно. Тэгээ гол асуудал манай найзууд болонгууд уурлал байгаа шалтгаан ингээд сайт эзэлжингууд ингээд флаштаад ингээд гайгүй юм байна. Тэгээ нэг өрөөний нарч арт ингээд хүмүүс харж байдаг штэ. Тэнгүүд энэ флаш бол амар домгийл орж байгаа. Ийм флаш хийж болно. Тэгээ өрөөр ажиллачаад тохиолд нэг юм байт юм аа. За айл нь вүлээ. Энэ булан л хахаад та. Энэ булан л ард. Ишээ гүүж ирээд энэ булан руу хараад маус нэг хоёроо дараа шидвэл өрөөний мол өрөөгөр хөнгүүлж гараад ирэхгүй. Энэ жоохон шитгэд жоохон хэцүү ер нь заримдаа алаад шидэл байх юм бол алдхаа байсан за. Тэгээ яадаг үлээдээ. Тэгээд нэг ингэсэж флаштай санагдаж байна. Тийм ингэж флаштаад ерөөхдөө модын шатаад гарч ирж байгаа юм бол хаг царинаа л гэсэн үг. Өөр pop flash гэх юм бол ишигээ нэг иймэрхүү флаш хийж болно. За ингэж орж болно. Тэгээд чи бас энэ булангаас нэрээ. Энэ ханны энэ гол тавьцааны ирэнгүүтээ энэ буланд онцлох юм бол Nico мод иж болно.
За тэгээд танах ингээд бомбо тавьсан тэгээд сайтнаас гараад явцсан чи нэг стрийн дэг ч юм уу те сквад ерөнхийдөө чи энэ ч яриад уугцсан бол энийг л харна штэ. Тэгээ бүдүүнээ утмаар байгаа бол тэгээд ерөнхий зүгээр л энэ байшингийнхаа энэ хавцаа барайл нэг jump throw хийчих юм бол бүдүүнээ дахиад утаагаас сэргээж байгаа. Тэгээ нарийнаар гарах чи ер нь бүдүүнээр гарахаас илүү хэцүү штэ. Бүдүүнээр гарах нь арай амар. Нэг чеклчтэй. Тэгээд нарийнаа хараад. За тэгээ ер нь бол чи бомбо болгоод энэ дефолт дээр тавьсан байлаа гэж бодъё. Тэгээд чи ийшээ гарцсан. За 2-ийн эсрэг 3 ч юм уу ситүэйшн. Тэгээд айлаас цаг хороомороо байгаал тэ бомб диффьюзинг сонсож байгаад энэ хайрцагн дээр гарч ирж байгаад энэ халтрахаа руу хараал jump throw гэх юм бол бомбо мод гэдэг нь. Энэ бол амар гоё мод байлаа. За тэгээ бас өөр хийж болох гоё юмнуудаас гэвэл чи өрөөгөө эзэлсэн байгаа айлчин ретек хийж байгаа. Тэгээ бүдүүнээс гараад ирсэн байвал чи энэчнээс нарийн автчих болно. Бүдүүн тэгээ байлт ч юм уу тиймхүү тоглолт тиймэр байвал чи энэ бууланд ирж хагаад энэ халтрууд байгаа шүү дээ. Энэ хамгийн баруунтлын энэ халтрын доотлолт нөлөөд байлтах юм бол чамаа цайруулахгүй мөртэй айлыгаа бүтэн цайруулдаг юм флаш байна. Тэгээ бомбыг энэ дефолт дээр тавьсан байх юм бол чи ингэж харж агаад энэ ханныхаа хамгийн булан руу ишээ нэвтлэх юм бол ишээ нэвтэрнэ гэсэн үг. Одоо хүн чи ингэж ирж салгана штэ. Тэгээ чи хитрхи одоо энэ хандуугаараад ингэж буудах юм бол энэ бол хэний ч ондгүй байгаа шүү. Ер нь бол энэ чи салгаж явах юм бол энэ ч сум нь ирээд байгаа. Сум нь бол ийшээгээ ингэж нэвтэрвэл онох учраас чи энийг харж агаад энэ нэг баруун булан руу ер нь бол нэвтлэх юм бол яг онох магадaltaй. Тэгээд ер нь бол сууж агаад ингээд спамд бол хамгийн магадaltaй байна шүү дээ. За тэгээ танах сайтаа эдэлсэн стикер айлынхаар өтөөж ирж явах юм бол чи хүндээ нэг иймэрхүү флаш хийгээд өчөд ер нь амар давгүй. Одоо бүдүүний хүн чиний флашыг сонсож байгаад ингээ гарахад бол зэхгүй болж заавал их шаардлагагүй өөрийнхөө үнэтэй ойрхон хийж болно. Ингээ флаш ч юм бол танаа хүн бол амар тухтай байлтна. Флаш чинь аваад сонсоод гарахад бол тэр нь бол фрик хил авч байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол мэдээ болон өрөөгөө эзэлсэн баг л гэж тийм дөө. Айлаас ч бол чам руу юм хүүкси орж ирнэ. Тэгээ чам руу юм флаш орж ирнэ. Флаш алчлаа. Флаш нь мессеж орж ирнэ. Тэрийг контролж байгаа юм болонгой чи нөгөө талаас нь уралдаж ингэж мод хийдэн. Юу ичвэ. За тэгээд мэдээ айлаас чи хорог орж ирэнгууд нь хариуд нь тэгээд иймэрхүү флаш хийж цогцуулна. Тэгээд нэр амар асуудал гардаг юм болонгууд бомб тавьсны дараа хэрхэн байрлалд эзлэх вэ? Энэ нь жоохон төвөгтэй. Чи ер нь бол ингээ танах ингээ хоёр талаа утчаад ер нь бол бомбо тавьчвал тэгээд гарах газаргүй болчих жоох байхгүй. Мэн лүгөө гараа бүгдээрээ мэнэсээ байлт тэгээд танах хожид хэцүү шттэ. Тийм болохоор ерөнхий чи бомбны дараа бол өрөөгөө эзлэнэ. Ямар нэгэн байдлаар танаа баг өрөөндөө болон энэ Nikon дээр тэгээ бэксайд нэг тоглолтон тэгээд нэг мейн дээр ч юм уу ингэж байрлал эзлүүл зүгээр. Эсвэл бол өрөөгөө авахгүй болвол одоо айлын ч хүмүүс одоо энэ плазагаар авирж ирээд энэ ч аль нэгээр нь орж болно шүү дээ. Тэрийг нь хэн арах вэ гэвэл энэ чинээс хараад өрөөтөөгөө байлтахгүй нэг нь бэксайд нэг нь ч нөгөөт нь бүдүүнд. Нэг бол өрөөгөө эзлэн нэг бол бүдүүнээ эзлэн. Аль нэг нь эзлэхгүй болвол чи угаасаа бөөндөө мейндээ зогсчоо сайт руу зогсож байгаа л угаасаа ялгах нь ойлгомжтой. Аль нэг нь эзэлж тоглох хэрэгтэй шүү за. Тэгээ ааталтаа байх юм бол чи ямар нэгэн байдлаар нэг бол те темплээ эзлээд темпл дотроо темплээрээ оруулахгүй байна. Тэр ч бараг хэцүү дээ. Тэгэл темплээр нь ямар нэгэн байдлаар доонотоо ч юм уу эзлүүл зүгээр гэсэн. Тэгэхгүй бол айл энүүгээр ч орж ирэх гээд энүүгээр ч орж ирэх гээд та нарын зогсож болох газар нь энчээ эсвэл энчээ байвал тэгээд ойлгомжтой шүү дээ. Айл чинь сайхан мэйний нутаад ингэж флаштаад тэгээд энэчнээс гараад гарч ирээд эзэлж штэ. Нэг артыг мод идэл. Тийм болохоор аль нэгийг заавал эзлэх хэрэгтэй шүү. За. Эзлэхгүй бол тэгэл хэцүү дээ. Game so hard. За одоо манд энэ үрэл одоо манийх нь Asian урын сан дуусч энэ да тэгэл бичлэг даадсан бол лайк дараарай. Тэгээд дараагийн мап юу ямар мап байлгамаар аа тэрийг комент дээр үлдээгээрэй. За. Тэгээд чам таадах бичлэг маань энэ үлдээч чи тэгээд дараагийн мишэр болсоо түр баяртай. Нэр лайк дарахаа мартаарай гинэ. Лайк дарахаа бити мартаарай. Тэгээд subscribe хийчихгүй дөө. Манд хэрэгтэй юмнууд оруулаа л штэ. За бай.